та бүхэнтэйгээ гадаадын хөрөнгө оруулалтын Hogan Loveless нөхөрлөлийн ахлах хуульч Солонгойг уулзаж байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Сайн байна уу? Намайг Солонгой гэдэг. Би Hogan Loveless хуулийн фирмийн Улаанбаатар салбарт сүүлийн 5 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээ ер нь манай фирм бол дэлхийн 40 гаруй орнд салбартай бизнес хэрэгцүү, компани хэрэгцүү чиглэлээр мэргэжиж Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа. Англи улсын засгийн газрын асуудал зарлагддаг Chevening-ийн тэтгэлэг тамрагдсан мөн Harvard их сургуулийг төгссөн байгаа шүү дээ. Энэ боломжийг одоо хэрхэн олж авсан манай хуульчид сонирн байгаа. Энэ талаараа ярихгүй. За би 2009 онд Шотландд Дандагийн их сургуульд Chevening-ийн хөтөлбөрт хамрагдаж суралцж байсан. Тэгээ тухайн үедээ бол яг суралцсан шалтгаан нь бол яг гадаадын хөрөнгө оруулалтаа эрх зүйн орчин, тэгээд ашигт малтмлын эрх зүйн онцлог зохицуулалттай холбоотой чиглэлээр яг наривчлан суралцах боломж олгож байсан. Тэр үед миний суралцсан сургууль Дандагийн их сургуулийн харьяа эрчим хүч, газрын тос, ашигт малтмлын эрх зүй бодлогын судалгааны төвгээд яг магистр болон PhD хөтөлбөр оюутнуудыг сургадаг судалгааны төв байдаг. Тэр төвд суралцахад гадаадын оюутнуудад тодорхой улсуудаас ирсэн оюутнуудад 1 жилийн тэтгэлэг, бүрэн тэтгэлэг өгдөг. Тэр тэтгэлгийг нь бол Rio Tinto компаниас бүрэн санхүүжүүлдэг. Гэхдээ шалгаруултыг нь Chevening-ээс гаргадаг байсан. Тэгээ тухайн үедээ би Монголд 1 жил орчим ажиллаж байсан. Хуулийн сургууль төгснөхөө дараа. Тэгээд нийт одоо материалаа бүрдүүлээд 3 сарын дараа энд ярилцлаганд ороод тэгээд ярилцлагын хариуг сонсоод 2009 оны 1 сард явж байсан. Тэгээд бүтэн 1 жилийн туршид суралцаад Монголд ирж байсан. Тэгээд Монголд ирээд нийт 4 жилийн хугацаанд би яг бизнес эрх зүй, компани эрх зүйн чиглэлээр мэргэжлэр ажилласан. Тэгээд ажиллаж байгаа хугацаанд бас яг энэ чиглэлээр бас илүү нарийн мэргэжтэй. Дээрээс нь бас Нью-Йоркийн хуульчийн шалгалтыг өгөх зорилготойгоор бас Америкийн нэгдсэн улсад суралцвал зүгээр юм байна гэж бодоод тэгээд Harvard-ийн хуулийн сургуульд 2014 онд элсэн суралцсан. Harvard руу одоо элсэн суралцах хугацаа одоо ямар замыг туулав? Тэгээ яг Harvard-ийн хуулийн сургууль мэдээж шалгуур өндөр Америкийн нэгдсэн улсын урдаа харьдаг хуулийн сургуулиудын нэг л дээ. Тэгээ яг тухайн үедээ бол би мэдээж зөвхөн Harvard-ийн хуулийн сургуульд бол материал өгөөгүй. Нийт 4-5 сургуульд элстэй материалаа явуулж исэн. Тэгээ Америкийн нэгдсэн улсад яг хуулийн сургууль суралцахны онцлог нь бол яг магистрийн хөтөлбөртөө бол 1 жилийн хугацаатай. Яг 1 жил 9 сарын хугацаатай. Тэгээд гадаадд хуулийн мэргэжлэр ажиллаж байсан буюу одоо эрх зүйн боловсрол эзэмшсэн оюутнуудыг хамруулдаг. Ерөнхийдөө бол тухайн жилийнхаа 8 сард элстэй материалаа хүлээж авч эхлээд тэгээ 12 сарын 1-ээр ер нь ихэнх сургууль элстийнхаа материалыг хүлээж авах хугацаагаа хаадаг. Тэгээд би тухайн үедээ бол хэд хэдэн сургууль руу материал өгөө. Тэгээд мэдээж яг Америкийн сургууль руу материал өгж байгаа юм чи бас Harvard-ийн сургууль руу өгөөд үзье гэж бодоод өгсөн л тоо. Тэгээд үндсэн шалгуур нь бол ерөнхийдөө жилд бол тэднийх 70 гаруй орны 180 орчим оюутнуудыг хүлээж авдаг. Эсвэл сургадаг. Тэгээд тэр дотроо бол янз бүрийн мэрэгжлийн, янз бүрийн сонирхолтой илүү олон орны оюутан авахыг эрмэлзэлдэг. Тэгээд тэрнийхээ өөрсдийнхөө бас зорилгоо юу гэж хэлдэг вэ гэхлээр тэнд суралцж байгаа оюутнууд нь илүү бас олон ургалч үзэлтэй тий. Тэгээд илүү олон салбарт ажиллаж үзсэн тийм сонирхолтой хүмүүсийг суралцуулахыг сонирхолтой гэж хэлжсэн. Тэгээ би энд яг Монголд ажиллаж байсан туршлага хэрэг болсон байх гэж боддгийг. Дээрээс нь бас өөр нэг чухал үзүүлэлт нь бол өмнө нь суралцж байсан сургуулиудын сурвалжийн дүн. Тэгээд бас дээрээс нь бас Монголоос элстэн материал хөрвүүлж байгаа гэдэг нь бас мэдээж Монгол гэдэг улс чинь бас тийм олон хүн мэдээж элстийн юу өгөхгүй байгаа тийм материал өгөхгүй байгаа. Тэгээ мэдээж айгүй олон үзүүлэлт харж иж элстийн үр дүнгээ гаргадаг гэж би ойлгосон. Тухайн үед одоо таныг сурж байхад Монголоос яг тэр хуулийн салбар чиглэлээр ч юм уу хүн сурч ирсэн үү Монголоос? Яг хуулийн сургуульд нь бол өөр оюутан байгаагүй. Бусад сургуульд нь бол оюутнууд байсан. Яг Harvard-ийн бизнесийн сургууль, төрийн удирдлагын чиглэлээр сурч ирсэн, мөн дизайны сургууль, анагаахын сургуульд оюутан сурч ирсэн. Тэгээ зөвхөн Harvard гэлтгүй бас Америкийн бусад хуулийн сургуульд нь магистрийн хөтөлбөрт оюутнууд олноор хамрагддаг Монголоос.
Ер нь Англи, Америк хоёрын яг хуулийн боловсрол болгодог тогтолцоо таны хувьд одоо яг юугаар ялгаатай санагдсан? За яг миний өөрийн туршлагаас харахад бол Америкийн сургуулийн яг үндсэн онцлог нь бол Сократийн арга барилаар хичээл заадаг. Англид илүү багшид тулгуурласан арга барилаар заадаг юм гэж би ойлгосон. Яг нь Англид хуулийн сургуульд суралцахныг онцлог нь оюутнууд бүрэн дунд боловсрол эзэмшихаа дараа шууд хуулийн сургуульд суралцах боломжтой 3 жил сураад төгсөж байгаа. Америк нэгдсэн улсад байхдаа зэрэг эхлээд 4 жил дунд сургуулаа төгсөөд эхлээд 4 жил коллежид сураад коллежийнхаа дараа 3 жил тэр юрист доктор гэсэн хөтөлбөрт хамрагдаж 3 жил хуулийн сургуульд сурж байгаа. Тэгээд Америкт суралцсан нэг онцлог нь бол одоо бид нар одоо гадны оюутнууд альч одоо шинэ Англид ч байсан одоо юунд ч байсан Америкт ч байсан очиж суралцахад бол бусад өөрийнх нь орны оюутнуудаа нэг ангид хичээлэх боломжтой. Яг Англи оюутнуудтай эсвэл Америк оюутнуудтай. Тэгээд Америкийн сургалтын нэг онцлог яг хуулийн сургалтын онцлог гэх юм бол илүү сурагчийн бие даалтанд төвлөрсөн. Одоо хичээл эхлэхээс өмнө оюутнууд заавал тухайн хичээл дээр үзэх сэдвээ уншсан байх хэрэгтэй. Тэр уншсан дээр үйлслээд багшийнх нь хөтөлж явуулж байгаа хилцүүлэг маягаар хичээл нь явагддаг. Багш нь асуулт асуугаад оюутан өөрийнхөө үжил бодлыг илэрхийлээд тэгээ багш нь илүү оюутнуудынхаа үжил бодол дээр тулгуурлаад тийм хилцүүлэг маягтай өрнөдөг. Тэгэхээр яг тэр нь одоо Англид миний сурж ирсэнээс онцлог байсан нөхдөд зэрэг Англид тогтоо зэрэг илүү бас семинар, сквал, лекц хэлбэр хичээл нь явдаг. Тэгэхээр мэдээж бас хичээлээ унших хэрэгтэй. Гэхдээ илүү багшийн лекц дээр тулгуурладаг. Одоо чиний тийм хилцүүлэг их оюутнуудаа харилцан яриаг хилцүүлэг илүү өрнүүлэхээсээ илүү багш нь илүү яг юм байдгаа, тийм байдгаа гэдэг лекц уншаа явуулдаг юм байл гэж надад харагдчихсан. Итгэлэг хөтөлбөрүүдэд одоо хамрагдахад хамгийн түрүүнд одоо тавьдаг шаардлага анхааруулжтай одоо зүйл нь юу байд юм бол? За мэдээж олон төрлийн тэтгэлэг байгаа. Тэгээд зарлж байгаа улс болгоноосоо өгж байгаа мэдээж бас тэтгэлэг санал болгож байгаа сургууль болгоноос хамаарат шалгуурууд нь өөр байгаа. Яг миний хувьд Chevening-ийн тэтгэлэгт оролцож байхад бол тухайн үед харж ирсэн үндсэн шалгуурууд бол сурлагын дүн. Тэгээд мэдээж зорилго яг суралцаад Монгол буцаж ирээд юу хийх гэж байгаа. Тэгээд яг Англитэй эсвэл Шотландд олчиж суралцаад суралсан мэдлэгээ Монгол буцааж хэрхэн ашиглаж байсан зорилтоо айгүй сайн тодорхойлох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд мэдээж санхүүгийн хэрэгцээ шаардлага байх хэрэгтэй. Дээрээс нь өөрийнхөө талаар маш сайн тийм цогц мэдээлэл олгосон материалуудыг өгөх хэрэгтэй. Тэгээ Америкийн сургуулиудын хувьд тогтоо зэрэг Америкт засгийн газрын хөтөлбөр нь Fulbright гэдэг тэтгэлэг байгаа тийм. Fulbright-аас гадна бас Америкийн сургуулиудад тодорхой хэмжээгээр тэтгэлэг өгдөг. Тэр тэтгэлэг нь тогтоо зэрэг сургуулиас хамаарат янз бүрийн шалгууртай. Одоо шинэ Harvard-ын сургуулийн тэтгэлгийг авахыг хүсэх юм бол хамгийн гол шалгуур нь бол санхүүгийн хэрэгцээ шаардлага байх хэрэгтэй. Өөрийнхөө санхүүгийн мэдээллийг өгөөд надад ингээд танаас суралцахад үнэхээр ийм санхүүгийн боломж алгаа санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэдгээд өгсөн мэдээлэл дээр чи үндэслээд санхүүгийн тусалцаа өгөх хэсгээ шийддэг. Тэгээд одоо чинь өөр сургуулиудын хувьд бол сурлагын дүн илүү их ач холбогдолтой байх бас жишээтэй. Тэгээ ерөнхийдөө бол зөвхөн бас тэтгэлэг хэлгүүгээр Америкийн сургуулиудад бас оюутнуудаа зээл олох хэлбэрээр их дэмждэг. Одоо жишээ нь тэгээ Америкт бас хуулийн сургуульд нь бол маш үнэтэй л дээ. Тэгээд өгж байгаа тэтгэлэг ч гэсэн мэдээж хязгаарлагдмал байдаг. Одоо ихэнх тэтгэлэг нь бол сургалтын төлбөрийнх нь тал хувийг нь хөнгөлөгч гэдэг юм уу те. Тэгээ мэдээж нэмэлт бид нар ингээд нэмэлт санхүүгийн хэрэгцээ шаардлага байна. Нэмэлт тэтгэлэг өгөөч гэхлээр их хвчлэн зээл хэлбэрээр өгдөг. Зээлээ бол 20 жилийн хугацаанд сургуулаа төгсөөд төлөх боломжтой ч юм уу. Тэр нь тэгээ мэдээж бас зах зээлийн хувьд зах зээлийн ханшаас илүү бага хүүтэй ч юм уу тийм хэлбэрээр дэмждэг юм байлээ. Англи хэлний шалгуурыг бас нэлээд өндөр тавьдаг. Таны хувьд юу н англи хэлийг хэрхэн сурсан юм? Тэр туршлагыг бас. Тийм мэдээж хуулийн чиглэлээр суралцахад бол хамгийн эхний шалгуур бол англи хэлний мэдлэг өндөр байх хэрэгтэй. Тухайн үедээ бол би англи хэлийг бол яг л Монголд л хүмүүс яаж сурдаг яг тэр хэлбэрээр сурч ирсэн. Би энд 11 дэх сургууль төгсөөд тэгээд яг 10 жилдээ үдчихсэн. Гэхдээ дараа нэг сургуульд орсныхаа дараа
бас англи хэлний мэдлэг бас тэмчтэй өндөр биш байна. Тэгээ сайжруулъя гэж одоо тэгэхдээ бас надад бас яг англи хэлтэй оронд очиод суралцах бас боломж байгаагүй. Тэгээд яг надад бол аюу хэрэгтэйсэн юм бол би яг хуулийн чиглэлээр аюух англи хэлтэй ном уншчил сурсан да. Гэтэ мэдээж хүн болгоны англи хэл сурах арга барил өөр, хүн болгоны онцлогч өөр те. Тэгэхээр яг надад яг яагаад ном унших аюу хэрэгтэйсэн бэ гэхэлэр нэгдүгээрт үгийн баялаг аюу сайтай болгодог. Хоёрдугаар тас нөгөө мэргэжлийнхаа чиглэлээр ном уншихаар хүн бас илүү тогтож уншдаг юм байна гэж би ойлгож байсан. Тэгээд бас яг магистрт суралцахад бол англи хэлний тестийн одоо оноо бол их өндөр онооны шаардлага тавьдаг. Одоо Америк ихэнх сургуульд бол одоо интернетээр авдаг TOEFL-ийн шалгалтын 100 оноо заавал авсан байх хэрэгтэй гэдэг. Тэгээ тэр дотроо унших, ярих, сонсох, бичигтэй тэр ингээд хэсэг болгон дээрээ дор хаяж 25-аас доошгүй оноо аавна гэдэг. Тэр чинь одоо 30 онооноос 25-ыг аавна гэдэг бол өндөр шалгуур аам л да. Тэгээд английн сургуулиудын хувьд ч гэсэн IELTS-ийн TOEFL-ийн шалгалтыг бол ер нь бол дунд чинь 6.5-аас дээш байх хэрэгтэй. Тэгээд нийт 7-оос дээш байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тэр дотор хамгийн хэцүү надад бол яг ярих яг арай гайгүй гэж магадгүй. Гэхдээ хамгийн хэцүү нь бол яг бичгийн чадвар, унших чадварыг харуулах бол жоохон төвөгтэй санагддаг. Тэгэхээр яалтчгүй сайн бичгийн болон унших чадвартай байханд бол үгийн баялаг сайтай байх хэрэгтэй. Тэгээд тэр хэлнийхээ логик структурыг аягүй сайн ойлгосон байх хэрэгтэй. Тэгээд тэрэнд бол яг яалтчгүй их уншижээч л хүн сурдаг юм байна л гэж би боддгийг. Гадаадд магистраар сурахад бакалаврын гол ч оноо ер нь хэр нөлөөлтгий доод оноо гэж бас зааж өгдөг юм болов уу? Яг сургуулиас болоод мэдээж янз бүр. Гэтэ мэдээж айлт сургуулийн хувьд бол тухайн улстай суралцж байсан сайн оюутнуудыг бид нар аавна гэж хэлдэг. Гэхдээ яг тийм байх ёстой гэсэн бол шалгуур байхгүй. Гэхдээ Америкийн сургуулиудын хувьд бол миний анзаарснаар тэдний тавьдаг нэг шаардлага бол нийт одоо тухайн жилдээ төгссөн нийт оюутнуудынхаа хувьд эхний 10% те сурлагаараа орсон байх ёстой гэдэг. Одоо класс ранкинг гэж яриад байдаг. Америкт тэрэг чухал юм билээ л те. Одоо чинь энэ муусын одоо хуулийн сургуулийг одоо 2015 онд төгссөн байлаа гэж бодъё те. Тэгвэл тухайн жилд 2015 онд нийт төгссөн оюутнуудынхаа дунд одоо сурлагаараа хэд жагсаж байна гэдэг нь илүү чухал болчихж байгаа Америкийн сургуулиудын хувьд. Гэхдээ мэдээж ихэнх улсад одоо тэгж сурлагаар нь жагсаадаг тогтолцоо байхгүй л тий. Америкт тэр яг статистик нь гараад ирдэг юм билээ. Мэдээж манад одоо жишээ нь хуулийн сургуулиуд тийм юу байхгүй гэж болно шүү дээ. Тэгэхээр ерөнхийн нэг дүнгийнх нь юу голч сайн байх юм бол тэгээд тийм бас дээрэс нь олон жилийн турш сургууль болгон янз бүрийн улсаас эсэлтийн материал хүлээгээд авцсан, бүр сурцсан. Тэгээд дээрэс нь тухайн улсын бас хуулийн сургалтын тогтолцоотой их танил болсон байт юм билээ. Тэгэхээр бол бас өмнөх тий жилүүдэд эсэлтийн материал өгч ирсэн хүмүүсийн бас юутай харьцуулах боломжтой гэж би ойлгож ирсэн. Английн сургуулиуд ч гэсэн яг тийм байх ёстой, юм байх ёстой гэхгүйгээр гэхдээ ерөнхийдөө бол ангийнхаа бас нийт сурагчдын бас илүү тий сайн юмд орсон байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тэгээ мэдээж бас тэр чин хүний сурж байгаа чиглэлээс аяга хамаарна л да. Одоо жишээ нь би одоо иргэний эрх зүйн чиглэлээр илүү мэрэгшмээр байна. Иргэний эрх зүйн чиглэлээр сурмаар ингээд аль нэг сургууль руу материал өглөө гэхэд иргэний эрх зүйн чиглэлээр миний бас дөнгөж сайн байх хэрэгтэй тий. Эсвэл одоо эрүүгийн эрх зүйн чиглэлээр би явмаар байх юм бол тодорхой хэмжээгээр эрүүгийн эрх зүй дээр сайн сурсан байж тэр хүний чинь бас өөрийнхөө сурлагатаа сайн гэсэн юугаа харуулах байх л та. Гэхдээ яг тийм байх хэвээр юм байх хэвээр гэсэн жишээг бол би бол нэг харж байгаагүй. Гэхдээ ерөнхий бакалаврын гол бакалаврын нийт дүн бол мэдээж агүй тухайн эсэлтийн материалын бол маш чухал хэсгийг бүрдүүлдэг. Тэр угаасаа өвгнөө сурч байсан академик боловсролоо хэрхэн анхаарч байсан, тэр ямар үр дүн хүрч ийн гэж мэдээж тэр нийт материал хүлээж авсан хүнд бол их том мэдээлэл өгч байгаа юм л да тий. Ингээ гадаадд сурахад яг хаанаас эхлэх ёстой, ямар шат дараатайгаар хандах ёстой энэ талаар зөвлөгөө өгвөл. Яг нь нэгдүгээрт бас зорилгоо аягүй зөв тодорхойлох хэрэгтэй байх л та. Яг гадаадд сураад мэргэжлийнхээ хувьд ямар давуу талтай болъё гэж бодож байна. Яг дараа нь бас сурсныхаа дараа юу хиймээр байна гэдгээс аягүй хамаарат зорилгоо аягүй зөв тодорхойлох хэрэгтэй. Тэгээд хаашаа бас сурвал зорилгот чи илүү нийцэж байна гэдгээ бас зөв тодорхойлох хэрэгтэй. Мэдээж сурах зорилгоо тодорхойлсны дараа бүрдүүлэх материалууд байгаа. Бүрдүүлэх материалууд аль сургуульд одоо ер нь бол нийтлэг шаарддаг материалууд гэх юм бол нэгдүгээр
зорилгоо тодорхойлсон, өөрийнхөө тодорхойлсон загтал байх хэрэгтэй. Тэгээд сурлагын болон эсвэл ажлын туршлагыг чинь тодорхойлсон профессороос юм уу эсвэл ажил олгогчоос тодорхойлолт хэрэгтэй. Ер нь бол ихэнх сургууль 2 тодорхойлолт шаарддаг. Дээрээс нь өмнө сурч ирсэн сурлагын дүн мэдээж шаардна. Тэгээд дээрээс нь англи хэлний тестийн оноо. Ер нь бол үндсэн ийм материалууд авах хэрэгтэй. Тэгээд энэ дотроо бол мэдээж өгж байгаа материал болгон чинь таны тодорхой хэмжээгээр харуулж байгаа нэг тодорхой мэдээлэл өгж байгаа шүү дээ. Одоо жишээ нь сургуулаасаа ингээд миний сурлагын дүн юм байна, ингээд миний дипломын хөлбөр юм байна гэдэг өгөхөд бол өмнө нь ингээд 5 жил хуулийн сургууль сурахтаа та яг тэ хэрхэн суралцсан гэсэн мэдээллийг нэг өгч जैन тэ. Тэгээд тэр дотроо ингээд бас өөрийнхөө яг би энэ чиглэлээр илүү сайн сурсан шүү, би бас энд илүү сонирхолтой шүү гэдгийг бас харуулахын тулд одоо яг нэг өөрийнхөө илүү сонирхолтой байсан хичээлийн багшаасаа тодорхойлт аваа тэгээд багшийн чинь тодорхойлт болгохтой зэрэг таныг илүү хувь хүн талаас нь гаргаж өгүүлэх сонирхолтой тэр материал хүлээж авч байгаа хүмүүст тэгээд одоо ажлын туршлагыг чи харуулсан тодорхойлолтод ажил олгогчоос аавна гэх юм бол яг ажил дээр гараад энэ хүн ямар хүн бэ гэдэг талаар бас мэдээлэл өгөн тэ. Тэгээд тэр болгон өгж байгаа материал болгон чинь таны талаар нэг мэдээлэл өгж байгаа шүү тэ. Тэгэхээр тэр мэдээлэлд ороогүй байгаа мэдээллийг та өөрийнхөө нөгөө нэг одоо personal essay гэдэг байгаа тэ. Тэр өөрийнхөө яг зорилгыг тодорхойлж бичсэн эссен дээр харуулж өгж байгаа юм л да. Тэгээд одоо жишээ нь мэдээж нэг материалыг чи ингээл альт сургууль ингээл материал хүлээж авсан ингээл уншиж л үзэж байгаа шүү дээ ингээл. Тэгэхээр өгж байгаа материал болгон чинь таны талаар нэг шинэ мэдээлэл өгөөд тэгээ нийтдээ тэр материалыг харахад таныг яг ямар хүн бэ гэдгийг тийм цогц мэдээлэл өгөөд яг тийм сонирхолтой байх хэрэгтэй юм байна гэж би боддгийг. Тэгээд яг мэдээж тодорхойлт одоо профессороос ч юм уу багшаасаа тэгээд ажил олгогчоос авахд бол мэдээж тэр хүмүүсийн өгж байгаа тодорхойлт бол тэр хүмүүсийн л өнцгөөс харж байгаа шүү дээ. Тэрэнд бол одоо жишээ нь тэр өгж байгаа мэдээллийг мэдээж мэдчихвэл сайн гэхдээ мэдэхгүй байгаа тохиолдолд бас өөрийнхөө эссен дээрээ илүү өөрийгөө харуулж өгвөл зүгээр. Тэгээ эссен дээрээ одоо айгүй олон хүмүүс бас юу байдаг л да яаж бичих үү те яг юу бичих үү гэдэг дээр айгүй эргэлздэг. Миний хувьд бол яг өөрөө бичүүлэх зүгээр. Яагаад тэгэхээр таныг өөрөөс чи илүү хэн сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө талаар өөрөө л хамгийн сайн мэдж байгаа болохоор эхний нэг ямар ч байсан эсээгээ бол өөрөө бичээд үзэх хэрэгтэй. Тэгээ яг нэг сайжруулмаар явал өөр хүнээр уншуулдаг ч юм уу те яг туршлагатай хүнээр. Тэгээд яг эссен дээрээ бол юу оруулах хэрэгтэй гэхээр одоо би ямар хүн бэ? Яагаад би яг энэ чиглэлээр сурмаар байгаа? Тэгээ миний ирээдүйн зорилго юу вэ гэдгийг айгүй товч бөгөөд тодорхой харуулах хэрэгтэй. Тэгээд би бол яг эсээг бол өөр хүнээр бичүүлэх маш буруу гэж боддог. Яагаад тэгэхээр өөр хүн нэгдүгээр таныг мэдхгүй, таны зорилгыг сайн тодорхойлж чадахгүй те. Тэгээд мэдээж тэр чинь хүн уншихад яг үнэмшилтэй байх хэрэгтэй. Тэг мэдээж ингээд сургуулиуд дээр одоо тэтгэлэг хүсэж байгаа материалууд дээр ч гэсэн хүн болгон л өөрийгөө тодорхой хэмжээгээр магтаж бичиж байгаа. Хүн болгон л мундаг амбицтай гэж бичиж байгаа. Тэр хүмүүс дотроос та яаж ялгарч өөрийгөө ялгаруулж харуулж чадах вэ гэдэг чинь та ерөөсөө өөрийнхөө түүхийг л айгүй сонирхолтойгоор харуулах хэрэгтэй юм байна л гэж би боддгийн. Тэгэхээр гол анхаарах юм нь нийт яг ингээд материалуудаа харчаад за би өөрийнхөө талаар ингээд үнэхээр хангалттай мэдээлэл өгч чадсан уу гэдгийг бас нэг харчих хэрэгтэй. Тэгээ ер нь бол бас тодорхой хэмжээгээр шалгууруудыг харж агаад өөрийнхөө материалуудаа аягүй сайн бэлтгэх хэрэгтэй л дээ. Одоо оюутан сурагчид бол мэдээж дүндээ аягүй сайн харж авах хэрэгтэй. Хэрвээ мэргэжлэр ажиллаж байгаа бол бас ажиллаж байгаа ажлын туршлагачин тэр суралцах эсэлтийн материал чинь хэр хувь нэмэр оруулж ин гэдгээс өөрөөсөө харах хэрэгтэй. Одоо жишээ нь компанид хуульчийн ажил хийгээд компани бизнес эрхцүүн чиглэл гэрээний эрхцүүн чиглэлээр мэргэжж байгаа ажиллаж байгаа хүн одоо жишээ нь Англид эрүүгийн эрхцүүн чиглэлээр сурмаар байх гэх юм бол бас яагаад тэгж карьераа өөрчилж байгаа яагаад одоо сэдвээ өөрчилж байгаа гэдгийг бас тайлбарлах шаардлага гарна тий. Тэгэхээр яг суралцж байгаа зорилгот чинь яг ажиллаж байгаа туршлага болон өмнө сурч исэн онцлог бас хамааралтай. Тэгэхээр яг өөрийнхөө онцлог те юу хиймээр байгаа гэдгээ маш сайн судалж агаад материалаа бэлтүүлэх зүгээр байна. Таны суралцж исэн хоёр орнд ер нь амжиргааны өгтөг хэр өндөр байдаг юм. Тэгээд одоо жилийн төлбөр те бусад зардлуудаа нийлүүлэхээр ер нь ойролцоогоор жилдээ хэдэн төгрөг болт юм бол. Тэгээ яг Англид ч тэр Америкт ч тэр яг сургууль нэлээд үнэтэй л дээ. Тэгээд
мэдээж аль ч илүү өндөр хөгжилтэй орнд сурсан амжиргааны хүртэг бол өндөр байгаа. Америк бол англиас илүү үнэтэй. Тэнд бол нийт 1 жил яг магистр суралцаад хурж ирэхэд бол $90,000 орчим гэж сургуулиуд нь статистик гаргасан байдаг. Тэгээд сайн сургуулиуд нь суралцах гэх юм бол одоо чинь Харвардын хуулийн сургуулийн сургалтын төлбөр бол $60,000 энэ жил байсан. Тэгээд тэрэн дээрээ нэмэгдээд амжиргааны өртөг тэнд 9 сар яг сургуулийнхаа дотор байранд амьдраад гарах зардал $29,000 гэж гаргасан байлаа. Тэгэхээр нийт $90,000 шаардлагатай гэдэг юм уу нэг жил сурахад. Английн хувьд бол мэдээж хотоосоо хамаарат бас юу амжиргааны өртөг өөр байгаа. Одоо чинь Лондон амьдрах эсвэл илүү одоо жижиг хотод амьдрах амжиргааны өртөг ер нь харилцан адилгүй. Намайг бол суралцж байхад 2009 онд бол Шотландд бол амжиргааны өртөг бол ер нь 500-аас 600 паундд бол болохоор байсан нэг сарын зардал бол тэгээд сургалтын төлбөр нь бол нэг 15,000 паунд гэх юм уу. Тэгээд яг одоо бол миний харснаар Лондонд бол ихэнх сургуулийн сургалтын төлбөр жилийн нэг 20,000 орчим паунд байгаа гэсэн нэг $32,000 гэсэн үг те. Тэгээд нийт амьдрах зардал бол нэг $10,000 орчим нэг жилтэй. Тэгэхээр нийт нэг 30 хэдэн паунд гэж нэг $40,000-50,000 шаардлагатай юм уу да. Сургуулаа төгсөөд ер нь тухайн улсынхаа хуулийн салбарт ч юм уу өмгөөлөгч өөр шиг юм уу одоо хуулийн зөвлөхөр ч юм уу ажиллах боломж нь хэрэг юм бол. За яг энэ айгүй сонирхолтой асуудал та одоо чинь мэдээж маш олон хүн сурчаад бас дээрэс нь ажил туршлагатай болчих гэж боддог бах те. Тэгээд Англид бол надад тийм боломж илүү хязгаарлагдмал санагдчихсэн. Ягаад гэхээр Английн өөрийнх нь хуульч бэлтгэх систем нь илүү өөр. Тэнд одоо Англид хуулийн сургуульд одоо яг 3 жил бакалаврт нь төгснөхийн дараа 2 жил дадлага хийх гэрээ байгуулж хуульч болох эрхтэй болдог хуульчт нь. Тэгэхээр гадаад оюутнууд 1 жил магистр сурчаад одоо тэрийг нөхөх бол боломж байхгүй л дээ. Одоо тэр 3 жил сураад дээрээс нь 2 жил дадлага хийж байгаа. Тэгэхээр яг үргэлжлүүлээд судалгааны чиглэлээр ч юм уу PhD гэх мэт илүү судалгааны чиглэлээр ажиллах боломж байх магадaltaй. Гэхдээ яг мэргэжлэрээ хуульч мэргэжлэр ажиллахад бол дахиж илүү их сурах шаардлагатай болох байх л та. Надад яг энэ тал дээр бол Америкт илүү боломжтой санагдчихсан. Ягаад тэгэхээр 1 жил магистр сурчаад тэгээ шууд Нью-Йоркийн эсвэл Калифорни хуулийн шалгалт өгөх хэрэгтэй болчихно. Тэгээ шалгалтаа өгсөний дараа бол тэнд хуульчаар ажиллах бүрэн хэрэгтэй. Америкийн бусад оюутнуудтай адилхан. Тэгээд дээрээс нь Америк илүү одоо нээлттэй бодлоготой юм шиг надад санагдчихсан. Яг гадны хүнийг ажилуулах тэгээд гадаадын хуульчид одоо үнэхээр өөрсдийнх нь шалгуурт нийцээд биднэрт ажиллах боломжтой хүн байна гэж харах юм бол ажилд авдаг. Тэгээд бас Америкт бас магистр сурж байгаа оюутнуудын бас мэдээж дийлэн хувь нас тэндээ үлдэж ажиллах юмсан гэсэн бас ажлын туршлагатай болчих юмсан гэсэн зорилготой. Надтай суралцчихсан оюутнуудын хувьд бол 3-1 орчим нь бол ер нь Америкт ажил хайжсэн. Одоо 180 оюутны нэг 3-1 гэхээр чинь 60 орчим оюутан бол ажил хайжсэн. Тэгээд ихэнх нь бол ер нь ажилдаа болж исэн. Гэхдээ мэдээж тэр чинь ажилдаа болж ин гэдэг чинь ажлын нөгөө нэг байрны ажлын санал авч ийн гэдэг чинь мэдээж бас тэр хүн өөрөө бас өөрийгөө их сайн гэдгийг харуулж яах гэсэн үг л дээ. Тэгээд ерөөсөө үндсэн мэдээж шаардлага бол хуульчаар ажиллах хэрэгтэй байх хэрэгтэй. Одоо манай улсад ч гэсэнтэй хуульчаар ажиллахын тулд хуульчин шалгалт өгөх хэрэгтэй гэдэг чинь 2 жил ажилласны дараа. Ер нь бол Америкт бол боломжтой. Гэхдээ маш хөдөлмөрлөх хэрэгтэй юм шиг надад санагдчихсэн. Тэгээд мэдээж англи хэлний мэдлэг өндөр байх хэрэгтэй. Тэгээд бас тодорхой хугацааг зарцуулах хэрэгтэй, ажил хайж тэгээд ярилцлаганд орно. Тэгэхээр ер нь бол яг ихэнх оюутнууд бол Америкт сурахаар очсонгуудаа л яг 9 сараас нь эхлээл ажил хайж эхэлдэг. Тэгэл бүтэн жил ер нь бол явж байгаа процесс байгаа юм л да. 9 сараас хайж эхлээл бүх материалаа өгөөл тэгээд ерөнхийдөө бол төгсөх үед одоо 5 сарын сүүлээр төгсчихлээ гэхэд бол ажлын санал авсан байвал их зүгээр л байт юм билээ. Таны бодлоор ер нь манай улсын одоо хуулийн боловсрол олгож байгаа тогтолцоонд одоо дутагдж байгаа зүйл юу байна? Тэ бас гадны улсаас суралцаад ирсэн хүний бас ингүүл зүгээр юм байна гэсэн тийм санал байна. За
Мэдээж одоо хуулийн боловсролын тогтолцоо агуу сургалтын агуулга бол тухайн улсын хууль зүйн системээс аймаг хамаарч байгаа. Тэгээд дээрэс нь бас бодлогын маш том бодлогын асуудал гэж би хардаг. Тэгээ аль ч улсын хувьд бол миний өмнө сурч байсан газрууд ч гэсэн аль ч улсын хувьд бол яг үндсэн асуудал бол ерөөсөө яаж онл практикийг хослуулах вэ гэдэг л асуудал байгаа юм л да. Одоо чинь Америкийн их сургуулиудыг хичнээн сайн одоо хуулийн үндсэн мэдлэг академик боловсрол олгодог ч гэсэн одоо яг ажил дээр гараад ажил хийхэд тийм практик мэдлэг олгох нь айгүй тутмаг байна тий дутагдaltaй байна гэж хэлдэг. Тэрнтэй ч гэсэн яг адилхан асуудал бол миний бодлоор дэлхийн бусад бүх орнд байдаг гэж бодог Монголд ч гэсэн одоо яг мэдээж сайн хуульч бэлтгэхийн тулд мэдээж академик онлын мэдлэг маш чухал. Гэхдээ дээрээс нь бас тэр онлын мэдлэгээ яг практикт яг бид нар яаж ашиглаж байгаа вэ гэдгийг яг сурж байгаа оюутанд өгөхөд бол маш төвхтөө яг тэрийг яаж тэнцвэржүүлэх вэ гэдэг л том асуудал гарч ирдэг гэж би боддог. Яг миний хувьд бол манай яг онлын мэдлэг академик боловсрол айгүй сайн л гэж боддгийг. Тэгээд яг би бол яг хуульч хүний хувьд ингээд яг Монголд ажиллаж байгаа хувьд яг харахад бол өөрийнхөө их оронд хуулийн сургууль төгсөн маш зүгээр. Ягаад тэгэхээр нэгэн тал хэрвээ Монголд ажиллана гэж бодож байгаа бол Монголынхоо системээр явуулах зүгээр. Тэгээд сүүлд нь яг мэрэгжил дээшлүүлэх чиглэлээр те илүү нарийн мэрэгшиг гэвэл магистр PhD хөтөлбөртөөс гадаад хамрагдах боломжтой. Тэгэх юм бол бас манай өөрийн нөгөө нийт хуульчдын маань Монголынхаа нөгөө хууль нийт эрхтэн системийг бас сайжруулахад хөв нэмэр оруулах одоо хэрэгтэй болов гэж боддог шин. За бидэнд үнэтэй зөвлөгөөгөө хуваалцсан танд маш их баярлалаа. За баярлалаа.